Ивент тэтгэгч Шин Яармаг цогцлбор хороол. Чамайг хэн гэдгийг? Ангараг. Оо, ямар гоё мундаг нэртэй юм бэ. За ангарага чи ямар гоё гуталтай залуу гараад ирвэ. Жинхэнэ джентльмен хүнийг их гоё гуталтай, их гоё цэвэрхэн гартаагаар нь шинждэг штэ. Энэ чиний гутлаа? Үгүй. Тийм гэхгүй. За хиний гутлын тэгээд? Манай аавын найзынхын хүүхдэн. За манай ангараг инхэд хаанаас ирсэн? Эрдэнэ дотоос. Эрдэнэ дотоос. За ангараг энэ гоё ганган гутал өмсөд өнөөдөр ямар үзүүлбэр үзүүлэхээр ирсэн? Шүлэг уншин. За ямар шүлэг юм? Амар том нохой. Амар том нохой. Шүлэгнийх нь нэр нь юм уу? Тий. За тэгвэл ямар том нохойгоо их чахнартаа бүгдээр нь сайн харуулаарай заа юу. За. Билүү? Билүү. За бид бас 10% хоёрыг бариад өглөө би усан жавлаа. Ангийн хүүхдүүдтэй гинт тааралтаад өд болтол тоглолоо. Харин одоо усч байдгүй. Хангэр жингэр хумаа чалга тогсоор суугаад алдаа үдтэй чи гээд том баггүй л загнах байх та. Үгүй дээ, үгүй. Тийм биш шүү дээ. Үнэхээр сүртэй явдал болсон юм аа. Усаа аваад ирж явтал урамтай сайхан алхаж байтал амар том нохой архирч над руу дайрлаа. Аавын хүү аргатай. 10%-тэй усаа ам руу нь би хийчихлээ. Хосгүй том нохойны хоолойд нь юр торсонгүй. Хөв хийдэл зэлэгчхаад хөөж араас минь дайрлаа шүү. Үлдсэн хувинтай авсаа өөдөөс нь басан шидчихлээ. Хоёр хувинтай авсанд хахаад хайнаас минь тэр хөөж чадсангүй. Тэмээ шиг том нохой тэрийг хадаад унлаа. Болсон явдлыг өвөөдөө ярил боролтой хүүдээ итгэх болов. Эдэ энэ муу худалч залг гээд имэм намайг загнахал байх та. За манай ангараг хүүч яасан сайхан уншд юм бэ? За чи тэгээд манай шоуны ялагч хідэн төгрөг авдгийг мэд хүү? Мэднэ. За хийдэ. 100 сая. За их үү 100 сая их үү? Их. За хэрвээ минийхөө 100 сая эзэн болчих юм бол чи юу авах вэ? Аав чиглэлийг баярлуулна. За бүгдийг наваач өгөх юм уу ээж авда? Яаж баярлуулах юм минийхөө? Гой машин авч өгнө авда. Авда юу? Ээжтэй болохоор гой хувцас авч өгнө. Ямар гоё. За ээжтэй ямар хувцас авч өгөх юм минийхөө? Гой гутал тэгөөц гой палаж. Яа за ээж аав нь яасаацтай юм бэ? Ийм сайхан хүн том мөрөөдөлтэй явдаг. За маш их баярлалаа. Одоо энэ шүүгч их чахнаар нь юу хэлхийг хэдүүлээ сонсъё. За юу. За чүк хаах нь юу хэлхийг сонсъё. Шүлгэж бас жүжиглж байгаа нэг таалагдлаа их гоё байлаа мэн. Минийхөө айгаад байгаа юм уу? Үгүй. Юунаас айгаад байгаа юм бэ чи? За баярлалаа. Роберт бэ. Чи одоо шүлгээ уншихаараа айгуу гой цоглог болоод байгаа. Нүд мүд чи сэргээл. Харин зэ. Тэнэшгэ амьдрал дээр яг тийм байгаарай. За. Тийм мундаг цоглог тийм өөртөө итгэлтэй хүн болоорой. За. За ангарага энэ дөрөв их чах нарын хин нь чамд хамгийн их таалагдж байна минийхөө. Рокт бай. Роберт бэ. За одоо миний хөг тэнцсэн үү үгүй юу гэдгийг бүгдээрээ сонсон. За яа. За одоо Rocket Bay ахын чамд хамгийн их таалагдсан юм чи хэлчихээ. Ямар муухай. Чи хүүхэд чи гондоо чи. За. Ах нь бол ер нь бол тэгэл үнээл хэлчихдээ тэгээд
Миний дүү бол одоохонд арай л бодоогүй. Миний хувьд тэнцсэнгүй. Би бол ер нь бол хэлхээсээ илүү хийдэг хүнд маш дуртай. Тэгэхээр миний хүү яг үндсэн ажлаа маш сайн хийж байгаа учраас би чамайг тэнцүүлээ. За. Чука. За. Миний хувьд бол чөлгөө сайхан унссан. Тэгтээ тэнцсэнгүй. За тэгэхээр ангарга. Их чинь бол чамайг маш их дэмжиж байгаа. Чи 6хан настай ирнэ маш сайн уншсан. Тэгээд заавал одоо 100 саяыг олж ээж аваа баярлуулах шаардлагагүй. Миний хөө онц сур. Ээж авах хүн маш сайн ордог. Их сайн хүү болоорой заа юу. Тэгхийн бол ээж аваа хоёр нь 100 саяар машин гой даашин завч өгснөөс илүү их баярлан. Заа юу ангарга? За. За амжилт хүсье минь дөө. Баярлалаа. Цамцгано. Бид хөтлөгч Угнаа анхаа хоёр байна. Анхаа угнаа. Байлчээс яах вэ? Авьяаслаг Монголчууд шооны сонирхолтой үзэлбэрүүдийг үзхийг хүсвэл YouTube сувагт нэг дээрээ